Төв Азийн цээжинд орших Монгол оронд маань нэгэн шин өглөө эхэллээ. Ургах нарантай хамт өчигдрийг амжилт бүтээлээр үдэж, өнөөдрийг хүсэл мөрөөдлөөр угтах амьдрал үргэлжилсээр. Энэ хорвоод хүмүүн болж төрсөн бяцхан үрсээс эхлээд үр ачаа тойруулан суух өтгөс буурлууд хүртэл хүн бүхэн чухам аз жаргалыг л мэдрэх гэж нарт ертөнцөд мэндэлдэг. Аз жаргал гэж юу вэ? Би аавтайгаа ээжтэйгээ өвөө эмээдтэйгээ байхад үнэхээр аз жаргалтай байдаг. Эмээ нь үр ачнараа эрүүл саруул өсгөн торниулж гарын ганцганд хөлийн дөрөөнд хүрэхийг харж суухад эмээд нь аз жаргал юм аа. Мэдээж залуучууд бидэнд өөрийн хүсэл тэмүүллээ биелүүлэх сайхан хайр дурлалтай очих, эцэг эхийн ачиг хариулах зэрэг л аз жаргал болов уу? Тийм ээ. Аз жаргал бол гэрвэл, хайр дурлал, эрүүл мэнд, санхүүгийн эрх чөлөөтэй байдал гэсэн ойлголтоос бүрдэнэ. Тэгвэл хүмүүс бид эдгээрийг хэрхэн олж авах вэ гэсэн асуултын хариултыг хайсаар ирсэн. Баталгаатай, сэтгэл хангалуун амьдрал бол үүний гол нууц юм. Хүний амьдралын замд шийдвэрлэхэд хэцүү мэт санагдах олон бэрхшээлүүд тохиолддог. Энэ биеийн минь үргэлжлэл болсон алдраа бяцхан үрсээ яаж эрдэм номтой хүн болгох вэ? Хэлж биш, хийсч ирдэг өвчин тус бол түүнтэй хэрхэн тэмцэх вэ? Насны намар гадаа ирэхэд тайван сайхан амьдрч чадах болов уу? Гэд олон санаа тавих зүйл бидэнд их бий. Энэ бүгдийг дан ганц өөрийн хүчээр даван гарна гэдэг тийм ч амар зүйл биш. Бид алсын хараатай ухаалаг шийдвэр гаргаж эртнээс бэлтгэлтэй байх юм бол цаг нь ирэхэд санаа амар байж чадна. Харин энэхүү бэлтгэлийг хэрхэн базаах вэ? Үүний хамгийн сонгодог хувилбар бол даатгал юм. За даатгал бид бүхний амьдралд чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Бид өмнө нь нийгмийн даатгал гэдэг ганцхан даатгалын тогтолцоог мэддэг байлаа. Өнөөдөр хувийн арилжааны даатгал маань бол дотроо ердийн даатгал, урт хугацааны буюу амьдралын даатгал гэсэн хоёр хэлбэр орж иж байна. Даатгал бол ирээдүйдээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй амьдралын томоохон шийдвэр юм. Хүн ганцаараа бүгдийг сөрөн зогсож чадахгүй ч хамтдаа нэгдсэн тохиолдолд илүү хүчтэй болдог. Хоошид хэрэг болно хэмээн мөнгөө баг-багаар хоримтлуулж болох ч энэ нь хүрэлцэхгүй байдаг. Тэгвэл та даатгалтай бол учирч болох аюулаас санхүүгийн хувьд бүрэн хамгаалалттай болох боломжтой юм а. Энэ тэргүүний хэрэгцээнд шаардагдах мөнгөн хоримтлалыг бий болгож санхүүгийн өндөрлөөс хамгаалдагаараа онцлогтой. Манай National Life даатгалын хамт олон энэхүү амьдралын даатгалыг анхлан нэвтрүүлж хэрэглэгч харилцагчдаа найдвартай дүргэн шуурхай үйлчилгээг үзүүлсээр байна. Манай компани бол 2007 оноос хойш амнаас эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, гинтийн ослтой холбогдолтой бол даатгалын үйл ажиллагааг бол эрхэлсээр ирсэн. Мөн тус компани бол даатгуулагч, нийт даатгуулагч нь бол Германы давхар даатгалын компани болох Мюнхрээд давхар даатгуулсан байдаг. Ер нь бол амьдралын даатгал маань өөрөө юу юм бэ гэвэл амьдралын даатгал нь бол хувь хүнтэй урт хугацаагаар гэрээ хийгээд тухайн хүний бол санхүүгийн баталгаажуулдаг нэг төрлийн үйлчилгээ юм аа. Тэгэхээр тухайн хүний бол эрүүл мэнд, амнаас ямарваа нэгэн байдлаар санхүүгийн бэрхшээлд эдгээр тохиолдлуудаас болж орсон үед бид бол тухайн үед бол тусламжийн гараа сунгаж эдгээр хүмүүс бол тусалцаа үзүүлдэг гэдгээр ач холбогдолтой. За мөн цаашлаад эдгээр үйлчилгээнүүд нь бол нийгмийн эдийн засагт ч гэсэн маш их ач холбогдолтой үйлчилгээ юм аа. Бид хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлэх үүднээс Мюнхрээ, International SOS, Sangre, JB Boda зэрэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд тэдгээр байгууллагуудаас давхар даатгалын үйлчилгээг авах, харилцан туршлага солилцох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх гээд өргөн боломжууд нээгдэж байна.
My name is Stephen Xu from International SOS China. We provide service for both individual leisure travelers as well as the company's business travelers all around the world. And our services, not including the medical assistance and the security assistance. So it's our, to provide our service to enhance national life's product features as well as to add value to your customers. Компани менежментийн багийг Америкийн нэгдсэн улс, Итали, Оросын холбооны улс, Украин зэрэг даатгалын салбар өндөр хөгжсөн улсуудад боловсрол эзэмшсэн мэрэгжилтнүүд бүрдүүлдэг. Энэ ч утгаараа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх даатгалын бүтээгдэхүүнүүдийг бий болгож, нийт монголчуудаа санал болгож байна. Манай National Life даатгал компани мэдлэг тулгуурлаж, итгэлээр дэвжсэн үйлчилгээг үзүүлэх үүднээс өөрийн ажлагчдаа Япон, Энэтхэг, бүгд найрамдах хятад ард улсад сургалт семинарт амруулсаар ирлээ. Бидний эрхэлдэг ажил өөрөө нийгмийн хариуцлагын нэг хэсэг байдаг. Цаашлаад хүмүүсийн дунд үнэлэг хандлагыг бий болгодгороо онцлог юм. Манай даатгалын бүтээгдэхүүнүүд байгууллага болоод хувь хүний онцлог, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн байдгаараа хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр байна. Эцэг их бүр хүүхдийнхээ ирээдүйн боловсролын төлөө санаа тавьдаг. Өнөө цагт боловсролын ач холбогдол улам нэмэгдэж, сайхан амьдралын үндэс болоод байна. Жил ирэх бүр боловсролын чанар сайжирч, тэр хэрээр сургалтын зардал улам л өссөөр. Хүүхэд бүхэнд мөрөөдөл, түүнийгээ биелүүлэх хүсэл бий. Тэрхүү гэгэн зорилгод хүрэхийн тулд өөр тохирсон мэрэгжил эзэмших нь чухал билээ. Тэгвэл санхүүгийн хүндрэлээс болоод хүүхэд тань сонгосон мэрэгжлээрээ суралцж чадахгүй төрвөл яах вэ? Амьдралын даатгалын хамгийн чухал нэгэн үүрэг бол ирээдүйн боловсролд хөрөнгө оруулах явдал юм. Энэхүү даатгал та өөрийн үр хүүхэд, аж зээ, дүүгээд бага насны хүүхдийг хамруулах боломжтой. Ингэснээр тухайн хүүхэд ихтэйд сургуульд элсэн орох үедээ манай компаниас сургалтын төлбөрөө авахаас гадна түүний эцэг эхийн амь насыг давхар даатгалаараа давуу талтай юм. Боловсрол таны хүүхдийг хэн болох, яаж амьдрах, ямар хүмүүстэй нөхөрлөх вэ гэдэгт чухал нөлөө үзүүлэхээс гадна хувь хүний эрх чөлөөний үндэс билээ. Тогтмол хугацаанд мөнгө хуримтлалаа нэмэгдүүлж, түүнийг хэрэгцээтэй цаг хүртэл хадгалах нь ирээдүйдээ санаа тавьдаг хэн бүхний гаргадаг шийдвэр юм. Гавьяаныхаа амралтанд гарсан хойноо сэтгэл амар, элбэг дэлбэг амьдрах нь бас нэгэн аз жаргал. Тийм ч учраас тэтгэврийн нас гэдэг бол амьдралын хамгийн оргил үе юм. Эдгээр боломжийг тэтгэвэр болоод хуримтлалын даатгал бүрдүүлдэг. 1968 онд Дэнас хөдөлгөөний нэрмжит улсын драмын театр гэж байхад энэ театрыг босгоор анхаалж ирсэн байна. Хүн сайхан амьдрий, аятай тогтой бай, дутаж гоцохгүй байхын төлөө нь л энэ амьдралыг зохион байгуулж байгаа шүү дээ. Яг та нарын энэ залуучуудын одоо энэ байгаа та нарын насан дээр энэ ихэлсэн болов би насны өгсөн гавьяаныхаа амралтанд гардаг юмаа гэж ойлгоход дэндүү сэтгэл уяг гарах байжээ. Тэгтээ бол би нэг алдсан энтер гэж нэг харамсаад байх юм огт байхгүй. Тэгээ энэ үл зөвхөн миний сонголт. Миний гэр бүлийн сонголт. Энийг хийснээрээ би нэг алдаагүй болов гэж ингэж бодож байгаа. Чи залуу. Ирчтэй хүчтэй. Сэргэлэн цаваа байна гэдгээгээ чи ухаарч байгаа бол хизээ нэгэн цагт би өтлөн гэдгийгээ санах хэрэгтэй. Хүний аим гэдэг юугаарч сольшгүй эрхэм зүйл. Энэ нандин эрднийг хайрлж хамгаалах нь хүн бүрийн хүсэл төдийгүй үүрэг нь байдаг. Хайртай хүмүүстэйгээ нэгэн цул болж удаан жилийн цаг хугацааг хамт үднэ гэдэг
насан туршийн баяр баясгалан юм. Гэвч хувь хүний эрхэлдэг ажил, муу зуршил, аюулгүй байдал зэрэг олон зүйлээс шалтгаалаад эрүүл мэнд цаашлаад амь насанд эрсдэл учирдаг. Гэр бүлийн ноён нуруу амьдралын их үүсвэр болсон нэгнээ алдах тохиолдол хэлж биш хийсч ирэх нь бий. Хэзээ юу болохыг хэнч хэлж мэдэхгүй шүү дээ. Энэ үед гэр бүлийнхэнд нь ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэх чинь болдог. Ийм зүйл тохиолдлоо гэхэд тэднийг санхүүгийн хувьд хэн нэгнээс хараа тус байлгах нь өрхийн тэргүүний ариун үүрэг үлээ. Амь насны даатгалтай байна гэдэг нь үр хүүхэд гэр бүлийнхэндээ санаа тавьдаг хүн бүрийн хийх ёстой эхний алхам юм. Эрүүл байна гэдэг хувь хүн цаашлаад улс орны орчин тогтнох гол үндэс билээ. Та эрүүл мэндэ хамгаалахад хэр зэрэг анхаарал тавьдаг вэ? Би 12 жилийн өмнөөс эхлээд толооны спортоор хичээл эхэлсэн. Миний яагаад хичээл болсон зорилго юм бол багаасаа хүсч мөрөөдөж амжилт гаргаж байгаа олимпик дэлхийгээс медаль авч байгаа тамирчдыг хараад ийм болгоосаа ингэж мөрөөдөж хүүхд байхдаа мөрөөддөг байсан. Бид спортоор хичээлхэн сайхан, амжилт үзүүлэхэн сайхан, бэлтгэл ингээд хийх яахан сайхан ч гэсэн бас хэцүү зүйл нь гэмтэж бэртэх хаяа тийм тохиолдол байна. Ямар ч спортод гэмтэж бүртгэх асуудал гарна. Тэгээд би эрүүл мэндтэй анхаар National Life даатгалд эрүүл мэндийнхаа асуудлыг даатгсан байдаг. Аавчгүй тамирчин хүн гэлтгүү ер нь эрүүл мэндэд анхаардаг хүмүүс энэ тус компаниар үйлчлүүлж эрүүл мэндэд даатгуулаасаа гэж би хүсэж байна. Хэдийгээр эмчилгээний шинэ аргууд нэвтэрсэн ч тэдэнд хамрагдах нь өртөг өндөртэй зүйл болсон билээ. Үүнээс үүдээд зөвхөн чинээлэх хүмүүс л ангаах ухаан өндөр хөгжсөн орнуудад эмчилгээ хийлгэх боломжтой байдаг гэсэн ойлголт газар аваад байна. Хэрвээ та даатгалтай бол хэлийн чандад эмчилгээ хийлгэхийн тулд заавал дансанда их хэмжээний мөнгөтэй байх шаардлагагүй. Ердөө л сар бүр тогтмол хугацаанд даатгалын хураамжаа төлсөн байхад л хангалттай. Эрүүл мэндийн даатгалтай байна гэдэг нь өдөр тутмын ажил амьдралаа санаа зовох зүйлгүйгээр амар тайван үргэлжлүүлнэ гэсэн үг юм. Монгол хүний сайхан амьдралын төлөө ажиллаж байгаа нь бидний бахархал. Манай хамт олон нийт даатгуулагчдийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх үүднээс сайн засаглал нийгмийн хариуцлагыг удирдлага болгосоор ирсэн билээ. National Life даатгал компани улс их орныхон ирээдүйн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс байгаль орчин хүн ард дээлтэй олон төслүүдийг дэмжин ажиллаж байна. Өөрсдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн Монгол хүн бүрийг аз жаргалтай амьдрахад дэмжлэг үзүүлэх нь бидний үндсэн зорилго юм. National Life сэтгэл тайван амьдралыг мэдрүү.